За, сайн байцгаана уу? Баяр сайхны баяр манлаа гэдэг. За одоогоор Mobicom корпорацийн төлөөлөлт зөвлөлийн нарийн бичгийн дарга ерөнхий захирлын шадар туслах гэдэг албыг хасч байна. За тэгээд Япон улсад 2011-ээс 2016 оны хооронд Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Момбошо гэж ярьдаг бүгдээр. Момбошо тэтгэлгээр 2011 оноос 16 оны хооронд явж сураад нэгний нэг жилдээ Токиогийн гадаад хэлний их сургууль Токиогийн гадаад нэг сургуульд 1 жил хэлний бэлтгэл. За тэгээд 4 жил Хитоцу Баши их сургуульд бизнес удирдлага чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшээд Монголд байрсан. За тэгээд Монголд ирээд шууд Mobicom корпорацид ороод одоо Mobicom корпорац 4 жил 4 сар болж байна. Хойд бол би Японы засгийн нөгөө нэг гадаад сурах сонирхолтой тий. Одоо ч гэсэн бүгд аяг гадаад сурах сонирхолтой. Тэгээд ингээ харж байхад ерөнхийдөө ингээ тэтгэлгүүд л харна штэ мэдээж бид нар чинь тийм сайхан амьдралтай хүмүүс биш тий. Тэгээд энэ гут чинь тэтгэлэг харж байхад бол яг бакалаврын зэрэгт Японы засгийн газрын тэтгэлэг бол хамгийн бестнесийн дэлхийд. Одоо ч гэсэн дэлхийд номер 1 2 гэж явдаг штэ. Тэгээд ийм сайхан тэтгэлэг тэгээд дээрэс нь монголчуудад нэлээд олон тооны слотоор жил болгон олгодог тий жил болгон олон тооны хүмүүс явдаг ийм боломж байгаа шанс байгаа юм байна. За тэгээд бэлдэх боломжийг одоо юу гэдэг Монгол Японы төв дээр олгочдөг тий. Тэгээд ийм гоё учраас би Японы засгийн газрын тэтгэлгийг сонгоё гэж шийдсэн. Оюутан болоод засгийн газрын тэтгэлэгч нэг гоё юм ингээл бүх японочууд амар сайн бэлддэг байхгүй тий. Тийм гут чинь л би ингээд битгэлэг тэнцлээ гиснээс хойш байнгын имэйл явуулаад одоо ийм байна. Одоо ингэж явна. Та очихороо ийм газар очин тий. Япон хоол ийм байдаг. Ийм хоол барыг идэж чадах уу гэж надад асуугаад байгаа байхгүй тий. Нүг чинь ийм бэлтгэл нь айгүй сайн. Тийм гут чинь би анх бүр тэтгэлэг тэнцнээс хойш бүр ингээл вау гэж бодоод ирсэн байхгүй. Тэгээд анх Японы засгийн газрын очоод нөгөө нэг Наритагийн оюутан онгоц төр буудсан чинь нөгөө нэг би чинь болохоор Япон хэл тухай үед мэддэггүйсэн байхгүй тий. Тэгэл нөгөө хамт ирсэн солонгос өөр усуудын хүмүүс амар Япон хэлээр ярьдаг. Тэгэл очоод шууд шоконд орж байгаа шүү дээ. Гадаад очиж байгаа чинь хэлийг ярьж чадахгүй гэсэн адилхан ирсэн хүмүүс хэлээр нь яриад байдаг. Тэгэл тийм ер нь амар өрсөлдөөнтэй ирцэд очсон. Тэгээд яг очсон чи японочууд өөрсдөө Япон хэлээ бол маш сайн заадаг. Тэгээ маш сайн заахта Япон хэлний багш нар бол амар хатуу тий. Японыг чи ингэж сайн сурахгүй юм бол бүтэхгүй гэсэн тийм айгүй сайн хүчтэй заадаг ихийг нэгтэг. Тэр нь надад айгүй сайн санагцсан. Яг тэгвэл өөр улсын одоо чи англи хэлний багш үү англи хэлний багш хийж хатвал тэгж хүнээс юмыг шаардаж энэ хүн сайжирчаасаа гэж бодож нэг чагаар би хараагүй. За тэгээд арбайту очоо за яг би бол тэтгэлгээр очисон. Тэтгэлгээр очихгүй магадгүй хувийн зардлаар очих тий. Хүүхдүүд байгаа. Тэгээд тэр хүүхдүүд ихэд бол одоо арбайту гэдэг нэг цагийн ажил хийхэд бол цагийн ажил хийгээд өөрийнхөө амьдралаа заалгуулаа явахад бол боломжтой. Яагаад гэвэл цагийн ажлынх нь хөлс өндөр шүү дээ тий. Нэг цагийн дунджаар хамгийн доод 900 yen 800 yen байгаа лээ тий. 800 900 yen. За тэгээд ерөнхийдөө 1000 yen гэж ойлгочих болно. Тэгээд өөрөө 7 хоногтоо нэг 2 3 за 3-аас 5 өдөр хагас өдрөөр ч юм уу гараад явчихад ер нь бол яг өөрийнхөө сардаа амьдрах юугаа нөхчдөг. Би бүр харж байхад бол бүр өглөө нөгөө Асахи сонины тэтгэлгээр явсан хүмүүс бол бүр ялангуяа тий. Нөгөө ажиллаа хийнгээ өөрийнхөө сургалтын төлбөрөө төлөөд үжээ өөрийнхөө амьдралын зардлаа даагаад тэгээ явдаг ийм боломж хүртэл байдаг. Тэгэхээр ерөөсөө өөрөө бие даагаад явах боломжтой. Тэр нь хамгийн сайхан санагдчихсан. Японд очиод энэ л өстой гоё байсан юм да гэж энийг л сайн сурсан гэх юу сайн сурсан бэ гэх юм бол Японд очиод Япон хүний одоо нөгөө нэг юу гэдгийг хувь хүний хөгжлийг төлсөй амар сайн юм байна. Өндөр түвшинд юм байна харсан. Бусдыг одоо юу гэдэг хамгийн энгийн зүйлээс эхлэх байхгүй тий. Зөвхөн өөрийгөө бодох бид нар чинь энэ нийгэмд хамтарч ажиллаж амьдарч байгаа тий. Тэгээд нөгөө хүний хүндлэх гэдэг хамгийн нэгдүгээрт. За би энэ жил 29 настай. Тэгээд ерхийд туузын нэрийн бичиг ерхий захирлын чадварчлаг аяг өндөр позишн дээр байдаг. Тэгээд яаж энэ хурдан чи очиж байгаа гэж хүмүүс боддог л ахalta. Зарим нь асууж лээсэн. Тэгээд яг хуу би бол юу гэж боддог вэ гэхээр би энийг яг нөгөө япончуудын соёлоос япон хүнээс сурсан зүйлүүдээр энд ирсэн болов гэж боддог. Юу вэ гэхээр одоо ер нь анзаараад хахад Монголд байдаг юм уу? Ер нь хаач байсан хүмүүс одоо энэ нөгөө дахиад санийх ярьч нөгөө зарчим ёс зүй юм уу те юмны гүйцэтгэл муутай бэлтгэл муутай бэлтгэл муутай хар чин гүйцэтгэл муутай
тий. Тэгээд дээрэс нь юу хийдэг вөхөр хүмүүс ингээд нэг юм хийгээд бэлтгэлээд нэг юм хийгээд туслаа араас нь ревю ерөөсөө хийдэг тий. Дахиж давтаж би чинь яалаа энэ дээр юун дээр алдлаа юун дээр онлоо гэж ерөөсөө харддаг тий. Энэ ревю гэдэг энэ бол ерөөсөө байнгын байх хэрэгтэй гэж бол одоо би бол захирлаасаа сурсан. Тэгээд одоогийн ажил болохоор ерөнхийдөө айгу юник гэж одоо юу гэх юм өвөрмөц ажлын байр байхгүй. Одоо Япон удирдлагатай тий Япон хүмүүс. Тэгсэн хэрнээ манай компани ч өөрөө бизнес нь англи хэл дээр явагддаг тий. Тэгээ японочууд байгаа дээ англи дээр явагддаг. Тэгээ дээрэс нь манай бүх албан нэгжийн Morgan Cross 1500 ажилтнтай 99% монгол ажилчдтай. Тэгээ уучны монгол хэл. Тэгээ надаа ерөөсөө өдөрт ажиллаа явуулах 3 хэл хэрэг шаардлагатай. Тэгээ 3 хэлийг бүр агснаас илүү төвшөнд эзэмсэн байх шаардлагатай. Тэ? Тэр чинь хэл гэдэг чинь зөвхөн нэг хоорондоо ойлголцох ш. Тэгээ дээрэс нь нэмэлт юмуд байгаа ш. Одоо жишээ нь хэлцээр гэдэг хүнийг одоо ажилтан шахдаг, магадгүй урамшуулдаг, одоо тий загнадаг ч гэдэг юм уу тий. Ийм төвшөнд хүртэл эзэмсэн байх шаардлагатай байгаа. Ийм 3 хэлийг эзэмсэн байх шаардлагатай. Тэмээ хэлж айгүй онцгой. Тэгээд энэ дээр бол миний Японд сурж ирсэн одоо туршлага гэдэг юм уу маш чухал. Яг гэвэл би энэ олон нөгөө culture background-тай хүмүүстэй ажиллаж байгаа. Монгол гэдэг background-тай хүмүүс, Япон гэдэг background-тай хүмүүс. Адуу vendor компаниуд, хамтрагчид маань Англи, Япон, Интэг, тэ Америк хүмүүс байж идэг. Энэ хүмүүстэй ийм олон хүмүүсийн background-тай хүмүүстэй өдөр тутам communication хийгээд бизнесийн үйл ажиллагаа яваад гэдэг бол өөрөө яг тэр нөгөө гадаад сурсахтаа Японд сурсан. Тэгээ Японд сурахтаа энэ бизнес зарчимтай байж сурсан тий. Хүний итгэлийг дааж сурсан. Энэ маань яг одоогийн позишнд хэрэгтэй байгаа байхгүй. Надаа ерөөсөө энэ дээр нэг л өгмөр байгаа мессеж өгдөг. Би одоо нөгөө нэг би өөрөө ийм хувийн хөгжлийн айгуу гоё видео мэдээд хүмүүс зөвлөгөө өгдөг, яриа хийдэг тийм сонирхолтой хоббитэй явдаг байхгүй. Тийм гол чинь айгүй их нөгөө нэг их сургуулийн 10 жилийн хүүхдүүд надад холбогддог. Бүгд нь юу гэж хэлдэг вэхээр ер нь өөрийгөө хөгжүүлээ одоо гадаад сурах гэдэг чинь өөрийгөө хөгжүүлээ илүү гоё задрыг тий. Одоо байгаа энэ орчингоос газраад илүү гоё том сэтгэе, том газрыг үзье гэсэн ийм хүсэл зорилготой байна гэсэн үг байхгүй тий. Тэгэд ийм хүсэл зорилготой байдаг хүмүүс бол яг харж ахт бас тийм олон биш үү юм л. Тэгээ би өөрөө тухайн үед өөрөө мэдэрдэггүйсэн дэрээ тий. Би өөрөө ингээд улам ахихыг хүсэж байна, гадаад сурахыг хүсэж байна, магадгүй Япон явахыг хүсэж байна тий. Гэдэгт маань өөрөө ийм чухал цөг намайг ийм нөгөө нэг одоо нийт 100 хүн байгаа бол дээдлийн 10 хүний нэг болгож байгаа маа гэдэг ойлгоогүй. Тэгэхээр ингэж хүсэж гадаад ялангуяа Японд сурах гэж хүсэж байгаа хүмүүс бол их мундаг хүмүүс гэж би ойлгодیں۔ Тэгээд дээрэс нь Японд сурах гэж хүсэж байгаа хүмүүс яагаад ч цаанаасаа одоо нөгөө Япон соёлд илүү дуртай магадгүй аниме үздэг тий, манга үздэг тий. Тэгээд японочууд нэг Япон соёлд дуртай хүмүүс. Тэгин гот чинь өөрөө ийм гоё этиктэй, ийм гоё юм дуртай хүмүүс байдаг. Тэгэхээр өөртөө яг одоо Япон сурах гад явж байгаа хүмүүсийг харахаар аюу гоё ийм хүнийг хүндэтгсэн тий. Тэгээд ийм сайхан цааштай байдаг байхгүй. Тэгээд ийм хүмүүс ч аюу цөөхөн байдаг. Тэгэхээр та хэд бол ирээдүйн одоо юу гэдэг энэ улсыг хөдөлгөөд авч явах хүмүүс мөн гэдгийг нэгдүгürt одоо ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрийг ойлгосноор тэр чинь өөрөө аюу их нөгөө нэг responsibility seeking боё тий. Үр их хариуцлага чамд өгч байгаа. Яагаад гэвэл чи өөрөө тийм боломжтой хүн одоо үр учраас тэр одоо альва үр чинь өөрийнхөө чадах хэмжээ хүртлээр томорч ингэж өсөх ёстой шүү дээ. Тэгэхээр чамд ингэж өөрийнхөө чадах хэмжээд хүртэл өсөх энэ үр хариуцлага чинь байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ үр хариуцлагыг ойлгоод тэрийг ийм өссөн байгаар өөрийгөө төсөөлөд тийшээгээ өдөр тутам өөрийгөө тий зориулаад өлөө сайн хичээгээсэй гэдгийг л хамгийн түрүүнд хүсмээр идэг. Нөгөө нэг гадаад л явна гэдгээ бодоол ингээд үзээд идэг. Тэр чинь аюу жижигхэн баггүй тий. Тэгээд тэрэндээ хүрчин гутаа гадаад очичоод магадгүй дараагийн зорилго байхгүй болчоор бас их юм нөгөө өсөлт нь удаашрчдаг. Би өөрөө бас яг тийх гээдсэн байхгүй. Тэгэхээр аюу сайн мэдрээ. Тэгхийн болохоор нөгөө дараагийнхаа гоё том зорилгоудаа өөртөө одооноос тавиад өгчүүл их гоё тий. Магадгүй одоо доор чанга гişүнийг харахаар одоо гадаад сурахаар бодож байгаа хүмүүс бол нэг тийм мундаг хүн шиг харагдахгүй ч магадгүй тий. Гэхдээ яг бодоод үзэх юм бол тэр хүн чинь Японд очиод сураад тий Японы бүр сангийн яамд тий зөвлөх хүртлээ 10 хэдэн жил ажиллаад дараа нь олон улсын тий олон улсын байгууллага дахиад хэдэн жил ажиллаа Монгол дээрээ сангийн яамд дахиад 10 хэдэн жил ажиллаа бүр ингээд түүх шиг болцсон байгаа хэрэг тий. Тэгээ ийм гоё замнал өөрсдийнхөө нур төглөөж байгаа гэдэг үг нь ойлгож чадвалсахгүй тий.